За ганцхан удаа штэ. Санаа зовлтгүй яах ч гоо. Чамайг санаад байна штэ. Бүх биеийг чинь хармаар байна. Над руу зураг явуулахгүй бол би өөр юм хийлээ шүү. За яхав. Гэхдээ чи миний зургийг өөр хүнд ч үзүүлэхгүй үсттэй. Мэдээж юу гэж өөр хүнд үзүүлэх юм? Би хайртай хүнээ юу гэж гомдоох вэ дээ? 3 сарын дараа. Хүүе юу болоод байгаа юм бэ? Хүмүүс яагаад над руу ингэ сонир хараад байгаа юм бол? Би нэг их удалгүй юу болоод байгааг олж мэдлээ. Гэхдээ тэрийг мэдээд би бараг ухаан алдаж унах шахлаа. Мөн өөдгөө амтэн чинь надаас салсныхаа дараа миний зургийг интернетэд тавьчихсан байгаа юм да. Надад хайртай, намайг хизээж гомдоохгүй гэдээсээ хаана байна? Би одоо яах юм бэ? Би тийм алдартай олонний танил хүн биш ч гэсэн найзууд гэрийнхэн маань энийг харчихвэ гэхээс санаа минь үнэхээр их зовж байлаа. Ангийнхан бараг бүгдээрээ харчихсан байх та. Би одоо яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Хичээлдээ ч төвлөрч чадахгүй нэ. Энд юусоо байж чадахгүй юм байна. Тэгээд би багштай би өвдөд байна гэж хэлээд гэртээ харахаар явлаа. Царай минь харваас аймаар баргар байсан болохоор багш юу ч асуусангүй. Сургуулиас гарахдаа олон юм бодож санаа зовж байснаас болоод гэртээ харахаас ч аймаар санагдаж байлаа. Багш хүртэл харчихсан бол яана? Тэгвэл аав ээжийг сургууль руу дуудаад тэр хоёр маань ичмээр байдалд орно штэ. Эсвэл гэрийнхэн лүү тэр зургийг аль хэдийн явуулчихсан байвал яана? Тэгвэл би бүр нүүр хийх газаргүй болно. Ингэж бодох тусам би улам их бухимдаж байв. Тэр өөдгөө амтан миний хідэн зургийг тавьсныг мэдэхгүй ма? Дотор муухай оргичлаа. Би одоо яах юм бэ? Sexting гэдэг үг нь секс болон texting гэсэн үгийн нийлбэр юм. Энэ нь сексийн агуулгатай мессеж болон нүцгэн зураг гар утас компьютероос илгээхийг хэлнэ. Бидний зургийг олон нийтэд илгээхгүй гэсэн баталгаа байхгүй учраас ялангуяа өсвөр насны хүүхдүүд энэ тал дээр маш болгоомжтой хандаж тоохгүй өнгөрч болохгүй зүйл юм. Цахим ертөнцид нэг тархвал энэ нь тэдний ирээдүйд хар толб үлдээжиж болно. Интернетэд нэг л тавигдвал тэрнийг хүмүүс татаж аваад дахин постлдог. Эсвэл зарим сайтууд зургийг чинь аваад сайт дээрээ тавьчихж ч мэднэ. Энэ тэгээд насан туршид чинь чамаас салахгүй. Интернет гэдэг зүйл байгаа цагт хизээч арилж алга болохгүй. Хэрвээ чи иймэрхүү зураг хэн нэгэн лөө илгээдэг бол гарч болох үр дагаврыг эхлээд бодож байж шийдэх хэрэгтэй. Тэр хүн зургийг чинь олон нийтэд илгэчихвэл яах вэ гэдгийг маш сайн бодож үзэх хэрэгтэй. Чи байсан бол яах вэ? Хэн нэгэн яах хэрэгтэйг мэдэж байвал надад хэлээд өгөөч.